Сургуулийн багш их туу байна. Өнөөдөр ангийнхаа 5-гийн ангийн сурагчтай хамтран технологийн хичээлийг зохион байгуулах гэж байна. За бид хооллох үед юуг анхаарах ёстой вэ? За хүүхдүүдээ багштай хариулт хэлээрэй. За тэндээс хэлье. Аха, өөр? Гараа бахаас өөрөөр. Шүдэ байгаа. Өмнө үү? За. Хоолой идэхийн өмнө аяг тав зөвхөн багсан. Хоолой зөвхөн байх. За өөр хүнд ямар санаа байна? За Мишель хэн? Хоолой идэхдээ бүхэн ажиллахгүй. Тэ. За хэлэн. Хоолой сайн жижиг жижиг. За тэгвэл та нар ерөнхийдөө та нар бүгдөө мэдэж байна. За багш нь тэгвэл хооллох үед юуг анхаарах ёстой вэ гэсэндээ санал болгосон зүйлүүдээ хэлье. Та нар их хин хэлсэн. За хамтдаа уншицгаая. За бүгд хэлчихсэн тийм ээ. Хооллох үед цэг суугна. Ширээндээ тохиолдож суухгүй байх. За тохиолдож суухгүй бол яаж суух юм бол таа? За ширээн байлаа гэхэд ширээн дээр бүтэн биеэрээ ингээд тохиолдож ингээд суухгүйгээр гарны энэ хоёр хэсгэл гарна ширээн дээр ингээд тавигдах ёстой. Дараа нь юу ч байна? Энэ их чухал шүү. Амнаа дүүрэн хоолтой бусдад саад болохоор чанга ярихгүй байх. Энийг хэлчихсэн тийм ээ. Амны ачуураа хэрэглэж суусаад суул нугаж тавих. Олон мураа зажилж идэх. За энийг хийсэн мөлий? Хийсэн ба. За энэ зажилж идэх нь ямар ач холбогдолтой юм бэ? За хангарт Хоол боловсрох. Хоол сайн боловсрон амарснаа Биедээ сайн шингэх гэж. бидээ сайн шингээх гэж садаар давхарцсан ч гэсэн хэлж болно. Ингээд хоолойнд багтахгүй томоорн зэлгээд ирэх хүн гахаа гаяа. Аха. За амарснаахан Хоолой жижигч бутаж хоол байх боломжтой болсон. За одоо тэгвэл бүгдөө энэ үгийг уншаах та. Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор. За зажилж идвэл хоол, залгиж идвэл хор гэж байна. За зажилж идвэл тэр хүний бид юу болох юм бэ? Хор. За бүгд бүхлээр нь залгаад идэдэвэл хор болох уу? Хор. За одоо тэгвэл бүгдөө багшийнхаа тарааж гисэн цаасны, ажлын хуудасны хүснэгтгүй нөгөө тал дээр энэ зүйлс зүгээ бичиж аваарай. Маш хичээнгүй гоё бичиж аваарай. За бичсэн өгдөрт гараа оргий. Тэ. Бацсан өгдөрт гараа оргий даарай. За галаа битээ дуураараа өгдөртэй. За одоо бүгдөө энэ зурган дээр ярилцъя. Түрүүний бидний хэлсэн зүйлээр энэ зурган дээр хэн санаа оноогоо хэлбэ? За сод ирэлдээ жидээ Нөгөө ингээд цэвэр нэм байх гэсэн. Улаан харн болохоор хэлээсэн. нөгөө нэм бахтай яа нэг юм хортой зүйлийг ган дээр яваа гэсэн. Эсвэл за өөрөө чи санаагаа хэлээч. Гараасаа угаавал би нэрүүл байна. Гараа угаахгүй байвал би нэр. За би боо сөрөг нүдэд таахна. Намаа санаагаа хэлдэ. Хэрэг удаа тахтай гараа угаахгүй бохир байгаагаар нэг тийм бол хүний ходоодонд орж хүн гизний ямар нэг хатар төшин дээр тоглож өндөр. За энэ номд хэлэх юм байна. За энэ гар дээр байгаа энэ юу юм бэ? Нэм бах. За нэг харсан хөлт байна. За яаж харсан юм? Микроскоп.
Микроскопоор харсан юм уу? За. Гэсэн чи ямар шиг юм байт юм бэ? Шийдсэн жом шиг. За. Тийм үү. За тэгээд тэр их муухай юм байна уу, гоё юм байна уу? Аа, муухай. За энэ дээр та нар харуулаад жоохон томруулдаг шилээр харуулсан байна тийм үү? За тэгвэл энэ нэн гэж зүйл чи яадаг байх вэ? Нүдэнд үл үзэгдэх нь тий. За хараараа уншихгүй шүү. Нэг нэгээрээ гараад уншиж шүү. За яа. За дараа нь амар санаа уншдаа. Нэг шилхэд яг 9 цагийн дараа 9 сая болж үржин. 9 сая чи хэдэн онтой тоо юм? Одоо онтой 9 тооны яг хэдэн тгийм? Тэгвэл тийм олон болж яадаг байх нь уу? Үрждэг байх нэ. За нэг цэгийг мэдэж гэнэ үү гэдэг үзгээр хатахад ганцхан цэг байдаг тий. За тийм цэг л яадаг байх нь вэ? Өө тийм үлээ хэлтэй. Нэг цэгний тол дээр 10 сая болж үрждэг. Нэг цэгний тол дээр байгаа юу ах вэ? Ям. Хэд болж үрждэг гэнэ? 10 сая. 10-ын ард хэдэн тэг вэ? 6 тэг. За энэ байна шүү дээ. За одоо тэгвэл багш насаа өдөрт бид нар хэдэн удаа хооллох ёстой вэ? Хэдэн удаа олгож хилээд орсон. За хулан 3 удаа олно гэж байна. За багш нь хариулаагүй хүмүүстээс хариулт авъя. За Мишель 3 удаа Ардна азар 3 удаа. За тэгвэл ерөнхийдөө цөөхөн олоод байгаа юм байна та нар. Өдөрт 4-5 удаа олох хэрэгтэй гинэ. За нэг өдөр мэдээж авах. За түрүүнийхээ бичсэн цаасны доор нь бичээрэй. Өдөрт хүн 4-5 удаа хооллох ёстой байх нэ. Багадаа 4. За ихтэй 5 байх нь. Тэрнээс илүү их хооллол яах вэ? За бас хоол өдөрч болох тийм ээ. За энэ багш нь нэлээ олон сонирхолтой хоолны зургуудыг энэ тавьж тавьсан байгаа. Ямар санагдаж байна? За юу нь гоё санагдаж байна? Юу нь гоё санагдаж байна? За мартмаа дээ. Өнгө нь их гоё байна. Хэлбэр нь дүрс нь гоё байна гэж байна. Өөр хариулга байна. Санаа бодлоо. За харин зэ ялээ. За чимгэлсэн байдал нь гоё байна гэж байна. Өөр юу таалагдж байна? Их гоё санагдаж байна. Өдөр доо нэгтээс. Очирсруу миний байлээ. Амтан бүтээсэн нь сонирхолтой байгаа юм шиг байна. Хүслэн. Маргад Маш жижигэн таван дээр бүрдээ аршиг тийм юм хийсэн байгаа. за энийг хэлж гэнэ үү те. Нэгэн жижиг таван бодлоо бүл удаан арлыг харуулж чадсан байна гэж байна. За намуу хэлтэй. Ийм гоё идмээр байгаач бас идэд дуусчихвал энэ хүний хийсэн хөдөлгөөнийг хөдөлгөө юм шиг санагдаж. Бас их гоё юм чи тийг санагдаж орж иршээ те. За одоо бүгдөө тэгвэл хамгийн сүүлд байгаа нэг зургийг ажиглаад гаач хамгийн сүүлд. За багш нь тэгвэл одоо хамгийн сүүлд байгаа зүйлийг хэлээд хэрэгсэн шээ. Энэ болж байна тийм үү? Юу юм шиг байна? За тэгвэл хачиртай болохыг өглөөний хоолнд иддэггүй, өдрийн хоолнд иддэггүй, оройн хоолнд иддэггүй. За ерөн хідүүд чиж болох байх. Гэхдээ яг өглөө өдөр оройгийн хідүүдний идвэл анавчтай байдаг байх. Юу гэж бодож байна? Мөнхөд хэлдэ өдрөө. Дундрамал хэлдэ тийм үү. Тэнгис хэлдэ өдөр. Хоёр тэнгис хоёлаа. За одоо тэнгис. Өдөр. Яхан. За энийг сэндвич энд юу вэ? Хачирталах байна. Хідүүд идвэл зүгээрээ өглөө өдөр орой чи юу гэж бодож байна? Өдрөө. За. Бас өдөр. За. Өглөө идвэл ер нь энэ махан орцноо өглөө хөнгөн юм орой өглөө хөнгөн юм хэлж бодож өдөр үтсэн дээр. За хүн болгон тэгвэл хоолтын талаар янз янз юм байдаг юм байна. За одоо эндээс багш нь онцлоод ганцхан өглөөг авъя. Өглөө та нар өөрсдөө гэртээ яг юу иддэг вэ багштай хэлж өгөөч. Сонирхуулаач. Цай уудаг юм уудгүй юм уу? Эсвэл уудгүй мөнгөлөг хэлээ. Өндөгөө амарснаа. Өндөгтөө тал. Өндөгтөө тал. Тав очроо хэлээч. Өндөгтөө тал. Өнгийг гэсэн гэдэг юм байна те. За. Сүйтэй болоо гэж байна. Өөрөнд яа.
өндөг уурах төсөлтөө болохоор өглөө ер нь өндөг идэгсэн. За өглөөр нь өндөг идвэл их сайн гэдэг юм шүү. А за Өндөг шалсан дээр. за тэгвэл бид нар өнөөдрийн хичээлээрээ өглөөний зуушинд бид нар юу идвэл оновчтой байдаг юм бэ гэдгийг өнөөдрийн хичээлээр шийдэх хэрэгтэй байгаамаа. За одоо эндээс багш нь түрүүн таныг хараа гэсэн тийм ээ. За одоо эндээс өдөр уншия дүгнэлтээ гаргая. За юу гэж вэ? Өглөөний хоолыг өөртөө. За өглөөний хоолыг ер нь өөртөө гэж. За дараагийн хоолыг найсаа. Оройн хоолыг дайсандаа. За одоо тэгвэл энэ дээр хэдүүлээ дүгнэлт гаргаад хэлнэ. За хүслэн бодож байгаарай. Өглөөний хоол маш уран ихтэй учраас өөртөө харин өдрийн хоол найстай хоол идэх дээр харин орой хоол махтай тийм махтай мэдээ нэг нуучнаас дайсан. Дайсандаа хоолыг гэж бодоод орой хоолыг дайсандаа өгөх юм биш. Өөрөөр хэн тайлбарлах вэ? Болж байна. Зөв шүү миний хөө зөв. За Өглөөний хоолыг өөртөө гэдэг нь хүн оройн хоолыг идчихээд унахад хүний гис шүнжэнгөө ажиллан хоолыг боловсруулах болно. Тийм учраас хүн өглөө маш их үлдэн. Тийм учраас өглөөний хоолыг гэдэг нь хүний тэр өдрийн ажил дүүс болон хэр юм хэлдэг. Өдрийн хоолыг найстай гэдэг нь болохоор хүн өдөр найстай тусалж өөстөө хүүхэд гэсэн болохоор жоохон ч юм өгч юм бол тэр хүний ажил дүүс нь өдөр мах өндөг. Оройн хоолыг дайсандаа гэдэг нь болохоор дайсандаа өгөх юм бол арай тийм усны муудлыг олж харах магадлал өндөр байж магадгүй. за ихтэй эхний хэсэг нь огшин зүг байлаа гэж бодож байна. За ерөнхий санаа нь өглөөний хоолоо их сайн идчихэл гэсэн санаа. Орой идсэн хоол хүний бид ямар байдаг ах нь? Хэрвээ орой их л идээд байх юм бол өөрийгөө яах юм бэ? Даг зөвлөн нь өөрийгөө хорлоод авах юм байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл эндээсээ хэдүүлээ өглөөний хоол чухал юм аа гэдгийг онцлоо. За хачиртай талах бэлтгэх. Түрүүний зургийг багш нь асуусан юу вэ гэсэн тийм. За энд юу орсон юм шүү гэж хэн хэлэх вэ? За санцшгүй харагдчих шүү дээ, тийм ээ. За өөрөөр хэлбэл Өндөг, хям, талах, онцлог байцаа, тэгээд соус орсон юм шүү. Тийм хаалга юм байдаг. Та нар иддэг учраас мэдэж байна. За бас яншуу байгаа хаа гэж тааж байна. Яншуу нь ямар ачаал бүтэлтэй юм бол тэгвэл Энэ шууд хүний бие юм янз янзын. за яг ямар ачаал бүтэлтэй? За тэрийг мэдгүй. Тэгвэл тэрийг бүгдээрээ яах хэрэгтэй ах нь? Мэдэх хэрэгтэй ах нь аав ээжээс асууж ирээрээ. За энэ талханд юу орсон бэ гэдэг бүгдээрээ сая бүгдээр хийчихсэн. За тэгвэл хачиртай талхыг маань ерөнхийд нь хачиртай талхыг дотор нь юу гэж ангилдаг вэ гэхээр ил хачиртай талх. За энэ ямар ах вэ? Ингээд задлаа. За тэгвэл цаана бас нэг далд хачиртай гэж байх гэдэг нь үү? Юу гэж бодож байна? Ил хачиртай гэдэг нэг нь ил байх нэ. Нэг нь тэгвэл далд байх юм уу? За хачирны ил харагдаж байгааг хэлж байгаа гэж байна. За тэгвэл нөгөөх нь тавчмал талх гэж нэрж боддог юм байна. Гэхдээ энэ хоёрыг хоёуланг нь ерөнхийд нь юу гэж нэрлэх юм бэ? Хачиртай талх гэж нэрлэх юм байна. За одоо багш нь энэ хичээлтэйгээ холбоотой нэгэн зүйлийг танарт хэлж өгье. Багш нь түрүүн жавхлан тодыг нэг хачиртай талх надад зураад өгөөч гэсэн чи ийм талх зурж өгч үзүүллээ. За яхааргүй хачиртай талх мөн үү? За энэ ил хачиртай байна уу? Хавчмал талх байна уу? Ерөнхийд нь юу гэж нэрлэдэг гэлээ? За тэгвэл одоо багш нь нэг найздаа шүүмжлэл хэлэхдээ хачиртай талхын онолыг баримтж хэлэх ёстой гинэ. За энэ хачир бол ямар амттай байдгүй ерөнхийдөө? Сайхан байна тийм үү? За хоёр талын талх нь бол ямар шугам байх вэ? Даруулга болж өгдөг гэж байна. За тэгвэл ингэх ёстой гинэ. Найздаа шүүмжлэл хэлхийн өмнө шүүмжлэлээ хачир гэж бодоорой. Хачир. За тэр хачирыг их сайхан зүйл гэж хүлээж авах ёстой. Түүнээс ч энэ намайг ста шүүмжлэлтэй ингээд үс сонсон санаж юусоо болохгүй. За гэхдээ жишээлбэл Тэмүүлэн багш нь хэлээ. За Тэмүүлэн чи энэ одоо энэ Тэмүүлэн миний номыг уншиж буцаагаад өгсөн. Номыг би уншсан номыг би хараад хэлж байна. Тэмүүлэн чи ном уншдаг их сайн өгт юм аа? Талхын хэсгийг хэллээ. Одоо би хачир хэсгийг хэлэх гэж байна. Гэхдээ чи
Миний номыг уншичаад өгтөө ураад өгсөн байх юм аа. Шүмжлэнд нэгжтэй. За одоо доотлын талхайсгээ хэлэх чинь. Дараа ном авахтаа битгий ингэж ураарай. Тэгвэл би чамд дахин ном уу биш үү гэж төсгөл хэлсэн. Түүнээс шууд хэлээд чи миний номыг урдсан байхдаа яах юм аа гэж ингэж болох нь уу? Энээс хойш найзад нь өгтөө шүүмжлэлийг хэлэхдээ хачиртай талхны онлоо шүүмжлэлийг яах нь хэлж явах нь шээ. За одоо бүгдөө хэвлэнгийн хачиртай талах бэлтгэсэн бичлэгийг сонирхож үзье. За яагаад бид нар өнөөдөр энэ хичээлээр бичлэгийг үзүүлж байна вэ гэхээр энэ хачиртай талхыг бид нар амьдаа хийх боломж байхгүй. Тэр тусмаа манай 1-р сургуулийн хүүхдүүд нэг байгаарай. Тэр тусмаа манай 1-р сургуулийн хүүхдүүд нэг ангид 62-уулаа байгаа 62-уулаа хүнсний бүтээгдэхүүн авчираад ангидаа хачиртай талх бэлтгээд идэх нь эрүүлхэн уур захгүй байгаамаа. Тийм учраас бид нар энэ сургалт нь видео хичээлийг хэрэглэх гэсэн зүйлийг туршиж байгаа. За энэ хичээлийг бэлтгэж байгаа хүүхдүүд маань манай ангийн хүүхдүүд байгаа хамгийн сонирхолтой байдаг. За баярлалаа гарчаад ороод тэр хооронд багш нь бичлэгээ бэлдээсэн. За энэ бичлэгээ маш сайн анхааралтай үзэх ёстой. Гэртээ хараад та бүхэн яг энэ бичлэгийг яах ёстой? Зөөрэж туршиж хийх ёстой. За хагаад үрчсэн. За хаан болгоорой. За өнөөдрийнхээ хичээлийн зочин болгож ангийнхаа хэвлэн өгдөр ангидаа урьж оруулж ирээ. За оруулаач. За их сонирхолтой байдлаар орж ирэх баха тийм ээ. Та нар юг тааж байна? За яаж орж ирэх бол? За хоолны бэлтгэлтэй орж ирэх болов уу гэж байна. Ариун зээстэй. Өөртөө ихтэй орж ирэх болов уу? Өцөд ихтэй. Хичээлтэйгээ холбоотойгоо удаад байна. За юу гэж бодож байна? За ямар ахын өдрөө харъя. Нийцэж байна уу? За юу өмссөн бэ? Ямар хөөх оруулж байна тийм ээ? За өөр юу бэлдсэн мэдээ чи? За ангиндаа өмсөө үзүүлж. Ингэж нэг юм хийсэн байх гэж шин. За. Жан хашаатар болтой. Намайг Хэрлэн гэдэг. Би 1-р сургуулийн 5-гийн ангид сурдаг. Бидний үзэж буй технологийн хичээлийн хөтөлбөрийн дагуу өнөөдрийн миний танилцуулах хөтөлбөр бол хачиртай талх бэлтгэх юм. Өнөөдөр би өөрсдийнхөө бүтээсэн жороор хачиртай талх хийх сэдвээр та нарт танилцуулъя. Одоо би өөрийнхөө зохиосон жорын дагуу хачиртай талх бэлтгэх зүйлүүдэд танилцуулъя. За одоо бид бүгд хачиртай талх бэлтгэхдээ гарын дор материал буюу хөрөгчөнд байгаа зүйлүүдээрээ бэлтгэх болно. Одоо би хөрөгчөнд байгаа зүйлүүдээс хачиртай талх хийх материалуудаа сонгож авцгаая. Миний хачиртай талханд бол мэдээж хачиртай талхны тал орно. Мөн хям орно. Хям. За мөн хулдаасан цэр. Тэгээд өгөрцөө пандар орно. Хүүхдүүд маань бас өөрийнхөө жороор хачиртай талхандаа дуртай зүйлсүүдээ нэмж болно. За юуны өмнө угааж бэлтгэх ногоонуудаа угаацгаая. Хүүхдүүд бид хоол хүнс хэрэглэхдээ гараа сайн угаасан байх, мөн одоо сэндвич талх хийх буюу хачиртай талх бэлтгэх үедээ нэг удаагийн дээлийн өмс чиглэх ёстой.
эцэг эхийн тусалцаагаар бэлдэж ингээсэн ногоонууд манд бэлэн боллоо. За одоо бэлдэж тавьсан материалуудаараа сэндвичийг хийцгээе. Юуны өмнө сэндвичнийхаа талхыг гаргана. За сэндвичнийхаа талхан дээр бусад ногоонуудын наалтамхай болгохын тулд сирэн дээрээ талхан дээрээ түрхдэг сирээ нэмгэн түрхэж өгнө. Ингээд бусад ногоо маань талхан дээрээ тавхад наалтам хад болж байна. За үүний дараагаар би одоо салат байцаагаа тавиад тэгээд дараа бэкон тавина. Бэкон аль талхаа дүүргэх хэрэгтэй. За дутаж байгаа болохоор эндээс талыг аваад тавьчих. За ингээд одоо дунд нь бас улдаасан сэрийг тавьж бас наалтамхай болгоно. Сэндвич сийтэй байх тусам амттай олно. Өөрийнхөө гэсэн жагаар одоо сирээ, ногоогоо ямар байдлаар тавихаа бодно. За мөн улдаасан сэрийг тавьж өгнө. За ингээд сирээ тавиад за мөсөө юм гэж болох учраас одоо хямыг тавьж өгцгөө. За үүний дараагаар тандарнасаа тавьж өгөө. Тэгээд мөн өгөрцийн нас. За хитрхи зүйл хийвэл бас идэхэд авч явахд түүртэй байж магадгүй. Тийм учраас аль болох бага зүйл хийх бодно. Гэхдээ хүүхэд бол өөр ахaltaа. За мөн дээр нь тавих талхан дээрээ сирээ түрхэж наалтамхай болгоно. Тэгээд талхан бэкон тэгээд сэндвичэн дээрээ тавиад ялгуу дараад тэгээд мөн авч явахад идэхэд хэлбэр болгон диагоналдаж гурвалжиж 2 хуваана. За ингээд бид бүгдийг хийсэн. Сэндвич бэлэн боллоо. За намайг болон миний хийсэн сэндвичний тухай багахан мэдээлэл өгсөн та бүхэндээ баярлалаа. Баяртай. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр багш нь хичээлээс сэдвүүдийг ийм сэдвүүдээр видео хичээл эцэгтэйгээ хамтарч хийж болно гэж сэдвүүдийн тавьсан манай гихэн бэлтгээд хийгээд байгаа. За өнөөдөр бид нар хэрлэнгийнхээ видео хичээлдээ ашиглалаа. За ингээд хэрлэн хичээл хийхэд нь ээж нь хүнсний зүг бэлтгэхэд нь тусалсан байх, аав нь зурлаач хийсэн байх. Манай хэрлэн өөрөө юу болсон бэлээ? Өглөөч болсон байна. За ингээд бүгдөө хэрлэнгийнхаа сэтгэлдлийг сонсё. За анхны ингээ ангийн видео хичээлийг хийхэд сэтгэл ямар байсан бэ? Бэлтгэл хэцүү байна уу? Ямар байна? Ангийнхаа сэтгэлээ хуваалцаач. Яг энэ хичээлийг хийхэд одоо сэндвич хийхэд би маш олон удаа зөндөө олон бичлэг хийж тэрэндээс сонгож хийх болохоор айгүй олон бичлэг хийж байсан. Хэрвээ дахиж хийхээр бол нэг бичлэгэн дээрээ артаагүй цэвэр хийдэг болно. За баярлалаа. За бидний сургалтаас байна.
За одоо хачиртай талхыг бэлтгэх үед юуг анхаарах юм бэ вэ? Хэдүүлээ ярилцъя. За гараа угаах хэрэгтэй. За хэрхэн гараа угаасан уу? Сайн бичлэгэн дээр угаасан. За дараа нь юу гэж байна? За хэрлэн угаацсан ирсэн үү? Юуг угаасан бэлээ? Хүчигээ угаасан тийм ээ. За зориултын модон дээр хөвчөж бэлтгэн гин. Энийг анзаарч асуух байна уу? За зориултын мод хэрэглэсэн хөлтөд аюулж бодож байна. Тийм ээ. За малгай амсан гин. Хормогч үлсэн гин. Үгүй энэ малгай амсч юу яах юм бэ? Хэрэг байгаа юм. Хормогч үлсэх хэрэг байгаа юм уу? Яагаад заавал энийг үсэх хэрэгтэй юм? Намайг хэлдэ. Малгай өмсөхгүй нөгөө хоолнд нь өсөн ороод тэгээд уцанд нь нөгөө юунууд савс гэдэг. За хурц муухай болж магадгүй гэдэг талаасаа гэж байна. За өөрөө тийм. Өсөнд нь ямар нэгэн хоолны үнэр шиг. Оо бас хоолны үнэр шигдэг. Их сайн, их сайн. Амарснаа. Дээлийн үсгэн хоолой дараа нь өөрөөр гараад мяа тарах. Их сайн, их сайн. За зориултын бэл өмсгөн. За хутлагтай ажиллах аюулгүй байдлыг хангах гэж байна. За энэ дээр одоо бүгдөө жоох ярилцсанаа. За хутлагтай яаж ажиллавал аюулгүй байх вэ? Хинд ямар санаа оноо байна? Энэ бол бас гэргэлддэг хүүхдүүд байгаа шүү дээ, тийм ээ? За алуу хичээл орцсон хүүхд байна уу? Зарим хүүхд нь яасан? Хутга өрөөс мэдэхгүй юу? Санаа оноогоо дээр. Хутга мэдгүй. Яхан. За. Тэгээд гар ингээд бэс үсгтэй гарынхаа хуруугаар биш энэ одоо нөгөө талаар ингэж. За гараа ичгээс болгоомжил гэсэн бэ гэж байна тийм үү? За өөр бас нэг удаан гэрчээ гараа бас нөгөө оюун санаа яаж гараа ичих. ямар мундаг юм бэ? Урд ингэх юм бол гараа ихчих магадлал нь өндөр болдог гэж байна. За өндөр бол ямар санаа байна? Хэцүү барихтаа ишнээс нь барих. Ишнээс нь бариулаас нь барина. Их сайн. За номонд ямар санаа байна? Талах төгс их бөөрийн хэсэгтэй гэрчтэй ихэд захаа хэсэгт нь та энийг оруулж аваад тэгж байгаа гэрчүүд илүү өөрт аюул байна. Ямар мундаг дуршлагтай юм бэ? Ийм бөөрийнхээ зөөн зүйлийг гэрчтэй гарлуу халтраад гараа эсгэж зүсэх магадaltaй учраас эхлээд хутгаараа яадаг энэ хатгаад мөр гаргадаг гэж шүү хүмүүдээ. За халуун бид нар өөрсдөө хоолыг бол хаа жижиг тухайгаар биднээс гараад утганы хэлбэр чухал байна. За За ерөнхийдөө бүхий санаанууд гарчлаа. За гараа эсгэж зүрсгээс болгоомжс нэг ийм арга байдаг гинэ. Багш нь хоолны нэвтрүүлгээс харсан. За энэ баруун гартаа өгдөд баруун гартаа утгаа барьдаг. Зүүн гартаа өгдөд зүүн гартаа утгаа барьдаг. За багш нь баруун учраас энийг худаг гэж бодороо. За баруун гартаа бариад гэрчгтээ гараа аль болох ингэж бариад энэ эсгээр энэ гарыгаа ингээд түгийлгсэн эсгээр хутгаа ингэж өгөх юм бол гараа эсэгдгүй гинэ. Хутгаа ингээд турж өгөх юм бол ингэж тавих юм бол ингээд гараа төсчих магадлал их байдаг юм. Тийм учраас гараа ингэсэж байж байгаа ингээд тулаад ирчих юм бол гараа зүсдэггүй байх нэ. За гэхдээ та нар хийх ёстой учраас багш нь аюулгүй ажиллагааны төрмийг хийж өгöd авнаа. За одоо бүгдөө хэрлэнгийн бэлтгэсэн зохиосон хачиртаа дарахын жорыг бүгдөө харчихсан. Одоо гэртээ хараа та нар шинээр хийх ёстой. Тэхийн тулд багшийнхаа тарааж өгсөн ажлын хуудсан дээр за бүх хүүхдүүд тараагаа өгсөн байгаа тийм ээ. За өөрийн хачиртаа дарахыг зохиож өчнэ. За нэгдүгээр энэ дэс дугаар гэдэг дээр та нарын хачиртаа дарах хичнээн бүтээгдэхүүн орж орно тийм үү? За энэ бүтээгдэхүүний нэрээ ичгэнэ. За одоо өнөөдөр бүгдөө жишээ учраас хэрлэнгийн бэлтгэсэн хачиртаа залхны одоо жорыг юу орсон бэ гэдгийг биччихье. Гэртээ хараа та нар яах ёстой? Өөрхийгөө зохиож өчих ёстой. За бүгдээ хамт нэгдэн. За эхлээд ямар бүтээгдэхүүн байгааг дурдж болох вэ? За бичиж тах. За оц гэдэг дээр хідэн ширхэг вэ гэдэг юм байна. Хідэн ширхэг вэ? Хоёр ширхэг. За хоёргээ тоогоод тавьчих. За хэлбэр нь ямар байсан бэ? За ингээ хоёр юм хэлээд байгаа.
Тэгвэл одоо бүгдөө энэ дээр хэлбэрээ зур зурчих. Дөрвөлжин зураа. Ард нь бас гурвалжин зурчих. Зүгээр шууд зурчин бид нар гурвын цаг авч тийм. За харин тайлбар хэсэг дээр эхлээд дөрвөлжинээр бэлтгээр дараа нь диагоналдаж хуваана гэдгийг тайлбар дээр бичиж өгнө. За диагоналдаж хуваана гэдэг үгээр бичиж. Диагоналдаж хуваана. Бид нар математик хичээлээр үзсэн учраас диагоналдахыг мэдчихэж байгаа. За басна. За хоёр дахь. Юу гэж вэ? Санаагаа дээрээ юу гэж вэ? За хям гэж байна. За бичээрэй. Хоёр гэж байна. Хям. Орцсон юу гэж чөө? Нэг. Хоёр зүсэм. За хоёр зүсэм байсан уу? За хоёр зүсэм. Хоёр зүсэм. За одоо ард нь хэлбэр нь. Гурван гэхэлөө. Дугуй. За дугуйг зурчих. Дугуйгаар зурчих. Хэлбэр. За тайлбар дээр тайлбар авах шаардлагагүй тийм ээ. За дараагийн бүлэгт юу вэ? Гуравт нь. За сэрийг монголоор бичиж бяслаг. 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 За бяслаг хэдэн ширхэг орсон бэ? Нэг хуудас орсон. Нэг хуудас гэж бичиж. Нэг хуудас. Ийм хуудастай бяцлаг хэрэгсэн шүү дээ тийм. Хэвлэнгийнхийг бичээд байгаа ш. Гэхдээ та нар өөрөөр хийж болно шүү дээ. За дараа нь хэлбэр нь ямар байсан бэ тэр? Өөрөө дөрвөлжин квадрат хэлбэртэй байсан. За зурчих. Квадраттай зурчих. Квадраттай зурчих. За. Дараа нь өөр дурдаг бүтээгдэхүүн байна уу? Өргөс гэм. Байна. Өргөс гэм. За зүйтэй. Өргөс хэмх. Өргөс хэмх. Хэдэн ширхэг орсон бэ? За, хэрлэн болж игэл чимэг байгаадгаар энэ дэд би хэр ажигласан байна гэдгийг нь бичүүлэхэд байгаа. Чи хийсэн учраас сайн мэдж байгаа. За, та нар сандаа 2 байх гэж байна. Энд хэд гэж байна? За, 4. За, хэрлэн хэдийг хийсэн мөлий? 4-ийг хийсэн юм байна. За, 4. Тэгэхдээ өргөс хэмхний диаметрээс бас шалтгаална. Их том диаметртай бол цөөхөр, их нарийнхан бол олоо. Тийм ээ. За тэгээд хэлбэр нь юу вэ? 100. За 100 зурчихна ш. За өөр дурдаг бүтээгдэхүүн байна уу? За улаан дайр. За бичээ улаан дайр. Гочгод монголоор бичиж өгдөг. Улаан дайр. Улаан дайр. За хэвлэн чимээг ярьж ш манайхаа хэлээ шүү тийм ээ. Бүгд сонсож байгаа хэлээ шүү. За орцсон ямар хэмжээтэй орсон болоо? Зүсмээр нь хэлнэ. Хэдэн зүсмэн бэ гэдгийг. 4 байсан аа. За 4-г эндээс хэлчлээ. 4 байсан байхаа гэдэг гараа өргөдөө. За хэлээ хэдэг хэрэгсэн. 4-ыг хэрэгсэн гинэ. За бичих 4. 4. Аа 4. Хэлбэр нь ямар байсан бэлээ? Өөрөгийг жиглөө. Дугуй гэж дугуй. Бөмбөг шиг зүйлийг өөрөгийг гэж штэ. Дугуй өөрөгийг өөр шүү. За дурдаг зүйл юу вэ? Салаатны навч. За авчиж. Ногоон навч гэж. Ногоон навч. Ногоон навч. Хэдэн ширхэг орсон болоо Яханаас анзаарсан уу? Нэг. Ногоон навч хэд орсон? Нэг. За нэг гэдэг. За ямар хэлбэртэй? Навчиг. За навчны өөрийнх нь хэлбэртэй гэж бичих юм уу тийм ээ? Яг ургасан байдлаараа тэр чинь янз янз зэйл учраас бид нар яг тийм гэж бичиж болохгүй юм. Юу гэж бичиж болохгүй. Навчны өөрийнх нь хэлбэрээр гэж бичих тийм. За өөр дурдаг юм юу вэ? Энд дээр нэг зөрүү яваад анзаарсан хөлт байгаа одоо болор хэлний сонсъё. Бэкэн штэ. Бэкэн хям хоёрыг хоёулыг нэргэлсэн юм уу? Аха. Сайн анзаарсан байна. За бэкэн нэг монголоор хэлье. Тийш штэ. За бичээрэй. За айгуулаад бичихгүй юу? За. Орцсон гахаа мах. Орцсон юу вэ? Орцсон юу вэ? Хэд вэ? Орцсон.
Нэг бүхэл 10.5 бид нар 10-тай метраа үзсэн шүү дээ. Нэг бүтэн ороод наан 2-1 орсон шүү дээ. Тийм учраас нэг бүхэл 10.5 орсон гэж чинь. За тэ юу гэдэг болсон хаа. За. Тий. Бүрхтэн буюу шингэн бяцлаг. За бичээрэй. Шингэн бяцлаг. За, орцсон дээр юу гэж чичүүл оновчтой вэ? Орцсон дээр тий, тэгээ орцсон дээр хэд энийг юу яаж шимжиж хэлэх юм? За, граммаар хэлж байгаа гэж байна. Зузаанаар хэлнэ гэж байна. За, янз бүр байгаа учраас тохирох хэмжээгээр гэсэн үг чинь. Тохирох хэмжээгээр. Тохирох хэмжээгээр байна. Тий. За, хавгаар бол граммыг мэдэж болно. Ийм шингэн савн дотроос бид нар аваад грамтай юм дээр хэмжих боломж байхгүй учраас багш нь тохирох хэмжээгээр гэдэг үгийг хэлж байгаа байхгүй юу? За, хэлбэр гэдэг дээр ямар ээ? Юу гэж чөө? Нөгөө тахны хэлбэрээр л ялгдлаа шүү дээ. Тий. Дотор тавьчих чадахгүй хэтэрхий илүү гаргачих чадахгүй. За бас нөхдөд ээ. За одоо яг энэ хүснэгтийг гэртээ шинээр хийгээд өөрийнхөө хийх хажиртаа талхны жорыг зохиож чадах хөөхдүүд ээ. За гэрийн даалгавар бичээрэй. Өөрийнхөө жороор ийм хажиртаа талх бэлтгээд за бичлэг бол хийхгүй. Хийсэн хажиртаа талхаа барьж байгаа зураг авахлаа. Авахсан зураг ангийнхаа Facebook групп руу хийнэ. Тэндээс багш нь хараад хүүхдүүдийнхаа үнэлгээнүүдийг өгнө. За сад хоёрын зураг байв, за сад хоёр хийсэн байна гэх үнэлгээг ингээд өгөөд яв. Ясаа найзуудтайгаа тэндүүдэд хамтарч идэх юм байна. Тэгэж чөлөөтэй. За дараагийн нэг даалгавар нь хажиртаа талхны маш олон гоё санаанууд интернетэд байгаа. За энэ хаягийг бүгдээр бичээд авч. Энэ хаягийг бичээд. Тий. За энэ дээр зургаар нь хайхаад энэ хаягийн дээр маш олон хажиртаа талхны санаа байгаа. За өнөөдрийн хачиртаа талх бэлтгэх талаар бүгд ойлголт авч чадсан уу? За ойлголт авч чадсан. Одоо хичээлээ бүгдөө үнэлье. Хачиртаа талхны талаар ямар ойлголт авсан бэ? Ер нь хийж чадхаар болсон уу үгүй юу гэдгийг бүгдөө хурууны үнэлгээ. Бүр сайн болсон гэвэл дэлхийн уруугаа дээш нь. За би нэг иргэдтэй ээдтэй чадахгүй хаа гэдэг. За би юу ч ойлгоогүй гэсэн доош нь харуулж ингэж үнэлнэ. За багш нь эндээс үнэлгээгээ харъя. За иргэдэж байгаа байна уу? За ерөнхийдөө анги нийтээрээ хичээлээ сайн ойлгосон байна. За хичээлдээ идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Хичээл дуслаа.